Сая ингээд далайн эргээр явж байхад хүмүүс ингээд чамайг таньж ийн л та тий. Европод Аз хүн хүлээн зөвшөөрөгдөх миний бодлоо шүү дээ. Одоо Италичууд байна, Англичууд байна, Францууд байна. Угаасаа олон жил дамжаад ирсэн юм одоо бусдыг үнэлэх үнэлэмж нь өндөр хүмүүс шүү дээ. Эдгээр чинь. Тэгээ ер нь жаахан язгуурлаг, тэгээ жаахан эрхэмсэг. Тэгвэл ийм орон зайд сонгодог улгаар Аз хүн хүлээн зөвшөөрөгдөнө гэдгийг би тийм амархан биш байх гэж бодоод байл л дээ. Италид 20 жил дуучнаар ажиллаж байгаа Аянатай бид нар өнөөдөр уулзч байна. Өчигдөр Ром Колизей үзээд өнөөдөр Ромоос чинь баг бид нар галт эргээр цаг 10 минут шахуу явж ирсэн. Өнөө өглөө би Аянатай уулзлаа. Тэгээд маш гоё энэ газар дундын тэнгис буюу энэ том тэнгисийн ирэг дээр ярилцлага хийж байна. Тэгээд хоёулаа ярилцлага Аяна. Чиний бага наснаас эхлэе. За би одоо Улаанбаатарын одоо 1-р 40 мянгатын төрж ингээд манай өвөө одоо Монголын анхны мэрэгчдийн кино найруулагч хүн байсан. Ингэж хүн. Сивэне Зандра. Манай имээ одоо орос хүн байдаг байсан. Түмөр ама тэгээд энэ 40 мянгатын тэр хагаар хүмүүс Чоча Рая гэж дууддаг, Рая имээ гэж дууддаг байсан. Манай өвөө одоо хэрвээ баримтат кинонуудыг ажиллаж үзэх юм бол дандаа урлагтай, хөгжимтэй, сонгодог хөгжимтэй холбоотой байдаг байсан. Тэгээд жишээлбэл одоо Монголд одоо анх удаага анхны хөгжмийн водевил гэсэн хөгжмийн кино, уран сайхны кино гэж явж байгаа шүү дээ. Манай аялах гэсэн кино байгаа. Тэр үед жишээ ямар нэгэн кино гатад заавалжгүй дуурийн театрыг ингээд нэрэ харуулад тэгээд баг засгийн газрын ордноос илүү өмнө дуурийн театр гаргачаад дараад нь засгийн газар бүсэл юм ингээд юмнууд зураг авалтаа харуулдаг байсан. Тэгээд манай өвөө чинь Сүхбаатарын одоо амьд дүрсийн нөгөө хөдөлгөөнтэй дүрсийг олж авсан анхны хүн байсан. Тэгээд мөн Сүхбаатар одоо Жанжи Сүхбаатарын түүхтэй холбоотой альва зарим одоо зүйлүүдийг сайн судалж тэгээд зарим үннийг гаргаж ирсэн хүн байгаа. Тэгээд тэр үннийг одоо хүн бод одоо засгийн газраас ч юм одоо хаана тэрийг нэрийг зөвшөөрж гарах бас тодорхой хэмжээнд цензуртэй байсан үе. Гадаа нисээ төрөхгүй газраас хүний хүү эрднийг үрж ирнэ гэсэн байдаг шүү дээ. Сайн яваад сайн сураад ирээ. Замтаа уншаарай. Манай өвөө болоод ерөөхдөө Сивэне Зандра гэдэг хүн байдаг байсан. Монголын түүхийн хувьд бол Монголын анхны мэрэгчлийн кино найруулагч байсан. Кино найруулагч болон одоо script writer гэж хэлдэг шүү дээ, тий. Кино зохиолч бас байсан. 39-40-од тийм кино, баримтат кино бүтээгээд ингээд үлдээсэн мөн
Монголын анхны өнгөт кино, баримтат кино хийсэн, бүтээсэн хүн байгаа. Мөн манай Монголын анхны хүүхэлдэйн кино бүтээсэн хүн байгаа. Энэ бол юу жоохон ингээд хуучраад ингээд бодоод ирсэн. Ер нь бол Монголын хувьд бол хамгийн анхны одоо олон улсын фестивалийн кино фестивалийн одоо гран-при авсан хүн байгаа. Манай өвөө үүнд бол мөнгөн хүүхэн ерөнхийдөө түүхийн музейнд, юм уу урлагийн музейнд ямар ч гэсэн тийж цомонд байгаа тийм. Энэ бол өргөмжлөл медальтай хамт 2002 онд Италид ирсэн бай тээ. За тэгээд тэрнээс хойш үе хоёлаа ярих. Энэ бол том сонгодог урлагийн орн. Итали өөрөө. Тэн дээр яг өөр ингэсэн орон зайгаа эзлэх юм уу хүлээн зөвшөөрөх мэдээж ямаргүй зөндөө юмыг туулсан байгаа тийм. Тэгэхээр хоёлаа энэ тухай яриагаа үргэлжлүүлье. Ямар ч гэсэн одоо энэ гол шийдвэр гаргахтаа ямар зүйл нөлөөсөн гэвэл ерөнхийдөө би 2003 онд одоо Мария Калласын одоо сонгодог дууны уралдаанд тэгээд ямар ч гэсэн урилга аваад тэгээд бас л тухайд амаргүй л байсан яг бичлэгүүдээ явуулах хэрэгтэй өөрөө танилцуулга явуулах хэрэгтэй тэр нь тэнцэх үгүй бид нар урах уу гэсэн тийм байдаг байсан л тухай тэгээд ямар тийм одоо нэг талаас азарч ч юм уу эсвэл үнэхээр таалагдсан ч юм уу би мэдэхгүй их тухайд ямар ч гэсэн урилга нь ороод ирсэн би урилга нь ороод ирсэн бодоогүй нэг тийм найдахгүй байсан тэгээд ямар ч гэсэн ингээд очиж оролцоод мэдээж маш их сандарч ирсэн маш их айжсэн тэр үед нь одоо тэр уралдааны ерөнхийлөгч байсан маэстро Паоло Монтарсоло гэдэг ерөнхийдөө агуу дуучин тухайд 80-ад онуудын үед болоод дэлхийн шилдэг бас хоолойтой дуучин байдаг гэсэн. Дуусны өдрийн дараа нь би тэр мастер класс руу ерөөхдөө тэр комиссийн одоо тэр хүмүүстэй очиж тухтай уулзсан. Би дүнгийн хаалганд шагаангуудаа би маш их айж аваад маш их үдэж аваад хүлээж аваад бус зарим хүмүүс ороод ингээд уулзч ирсэн. Тэгээд би бодож баг ингээд чичрээд гэх юм да тийм миний бүр ингээд тэрэндээ сандраад гэхдээ ямар ч гэсэн үгүй би энэ хаалгыг тошоод би ороод өөрөө муу ээ нөө сайн байна уу тэрийгээ сонсож авъя. Үннийг сонсож авъя. Тэгээд ингэнгүүтээ би дүнгийн шагаангуудаа нөгөө маэстро Паоло би чамайг 2 өдөр хүлээж өгнө гэж хэлсэн. Тэнгүүтээ really гэдэг үнэхээр тиймээ тэгээд би чамайг дуулахад би маш их гайхсан гэсэн. Тэгээд юунд гайхсан чи одоо энэ уралдааны бүх хандаж тэр одоо төрүүлсэн дуучсан тийм дунд гэхэд чам шиг тийм зөв амьсгаатай хүн ганц ч байгаагүй гэж хэлсэн. Тийм учраас одоо хаяа чи надад дахиад нэг дуулж өгөөч гэсэн бохгүй. Тэгээд би өөртөө тэр үед тийм сэтгэл хангалттай би дуулаагүй гэдгийг мэдчихсэн. Яг сандраа тэгээд бас яг тоорт орохоос өмнөх өдөр тинчээ одоо грекод Афинаар явж байхад нэг хүн надаас миний цүнхийг шүүрж аваад тинчээ зарим ингээд алдаад тэгээд дараад нь араас нь гүйж явж байгаа. Тэгээд бас унаад ингээд миний одоо жишээлбэл ингээд өвдөг тэр чигээр ингээд ийм боттой ингээд хавтцсан байсан байхгүй. Тэгээд тийм байдлаа ерөнхийдөө ороод нэг их сайн дуулж чадаагүй гэдгийг би мэдсэн л дээ. Гэхдээ тэр маэстро багшаад чи надад дахиж дуулж өгдөө энэ арийг дуулж өгчихсэн. Би тэгээд дахиж дуулаад сонсноо энэ бол хоолой гэж хэлсэн байхгүй. Бусад юм байсан. Энд чинь хэдэн хүмүүс Испани, Герман хэдэн хүмүүс байсан. Энэ бол хоолой гэж хэлж байгаа байхгүй. Чи аль консерваторид хаана ингэж амьсгаж сурсан бэ гэдэг би тэгээд манай багшаар л заалсан гэж ихээс өөр юм байхгүй. Чиний агент чи хийм байсан гэдэг. Би надад агент байхгүй. Би өөрөө агент гэж сэтгэж чи тэгээд яаж агент байхгүй чи яаж төрүүлэх гэжсэн чи. За тэгтээ яг уу та нар ингэ сонсноо тийм ээ би чамайг өөрөө шавьяар болгомоор байна. Хэрвээ чи хүсэлтэй байгаа бол энэ миний утас. Чи над Ром дээр чадвал хүрээдэр. Эсвэл хэвээ боломж гараа Ромд орж ирвэл хүрээдэр.
Тэгээд миний шавьаар ор гэж хэлсэн. Тэгэл миний амьдрал тэр чигээрээ эргээд тэгээд одоо Монголдо би зарим дуучидтэй зарим уран бүтээлчд хүмүүс намайг аяг шүүмжлдэг байсан. Тэгээд чи нэмэх намайг царай муутаж гэж ашиг тийм хүмүүс бас байдаг гэсэн жишээлбэл тэгсэн чинь одоо агуу алдартай дуучин Гена Димитрова гэдэг айгуу том сопрано агуу дуучин байдаг байсан. Хүн болгон мэддэг Гена Димитрова агуу дуучин турандуудыг хамгийн шилдэг дэлхийд дуулдаг дуучин байдаг байсан жишээлбэл тэгээд би Гена Димитрова дээр мастер класс дээр ингээд бас зориг одоо Maestro Montarsolo багшийн араас зориг ороод одоо Гена Димитрова багш дээр очиж уулзаад тэгээд бас нэг тийм мастер класс хийгээд ингээд тэгсэн чинь чи чамаг тайзан дээр гарангуудаа ямар гоё охин гарч ирвэ гэж хэлсэн. Тэгээд чамаг тайзан зориулсан тийм үнэхээр үзэсгэлэнтэй тийм you look stunning гэж хэлсэн. Бид нэр гайхсан. Тэгээд миний шай болох уу бас гэж арж ирсэн. Тэгэнгүүтээ би харин окей гэчээ тэгээд би ерөнхийдөө бодож чадчаа тэгээд мэдээж ерөн Паоло Монтарсо Ромд байдаг гэсэн. Гена Димитрова бодоод Англид Эдинбург хот байдаг гэсэн. Үндсэндээ энд бол багшийн шав болоод тэгээд урлагийн замнал чинь эхэлсэн. За энэс ер нь ингээд шууд одоо театр дуулаад явдаг юм уу зүгээр их хугацаанд бэлтгэгдэж байж гарна. За тэр замлынхаа тухай. Мэдээж багш нар орж ирэнгүүтээ маш олон юм засуулсан. Энэ бол хамгийн түрүүнд хиллэг гэж айгуу Италийн яг оригинал хиллэг дуур дуулахтай хиллэгээ яаж хэрхэн засуу тэрэн дээр маш их ажилласан. Яг ерөөхдөө Maestro Paolo Montarsolo дэлхийд шилдэг одоо Итали хүний хувьд ч гэсэн энэ дуур дуулахад хиллэг нь айгуу чухал байдаг. За хиллэг хамгийн чухал юм тийм одоо тий хоолооноос тод байх хэрэгтэй тий. Маш тод байх хэрэгтэй. Тэгээд ер нь бол Maestro Montarsolo багшд бол дэлхийн шилдэг хиллэгтэй ерөөсөө дууж ярьж байгаа юм шиг тийм дуудаг баг цөөхөн хитэн хүмүүсийн одоо дуучин байдаг байсан. Тэгээд одоо ерөнхийдөө дэлхийн алтан фонд ингээд авчирчих юм бол шилдэг дуурууд байна. Тодорхой дуурын шилдэг верс бол манай багшийн верст ингээд орцсон байгаа. Тэгээд тэнд одоо ерөөсөө яаж дууж байгаа, яаж шилжиж байгаа тэр нь бол гайхамшигтай байсан. Тэгээд тэр нь бол тэр чигээрээ миний бүр ингээд дуурын талаар ойлголтыг өөрчилсөн. Хоолоо гаргачаад тэр нь юу дуусна ойлгохгүй байгаа тохиолдолд чи өөрөө дуучинд тооцох ирэхгүй гэж хэлдэг байсан. Одоо жишээл манай Монголын одоо энэ амар төвшин дуучин гэдэг энэ одоо тэрэндээ ингээд дуулахаас том ингээд хоолойтой байхаас гадна дуулж үед нь ойлголт юу дуулж байгаа ойлголт маш ойлгомжтой. Тийм ойлгох ёстой тэрэнд ингээд агиус тод сонсогдож байгаа байхгүй юу? Ер нь бол энүүгээрээ ерөнхийдөө ингээд дээд төвшөнд хүрч чадсан гэдгийг ингээд өөрийгөө харуулж чадчих байгаа тийм жишээлтэй. Тэгээд мэдээж миний одоо зам гэх юм одоо дуучны хүний хувьд бол шууд ингээд тайзанда гарахтаа ерөнхийдөө нэлээд утсан гэх юм бол хичнээн би гэрлээд суугаад ингээд яасан ч одоо баримт бичгийн хувьд бас иргэншил ч юм одоо тэр бүх юмнууд ингээд айгүй удаж орж ирсэн. Тэр зарим баримт бичгүүд нь орж ирээгүй тохиолдолд зарим ажиллах ирэх нь айгүй хэцүү шууд орж ирдэггүй гэх юм уу да. Тэр хооронд мэдээж ингээд хүүхдтэй болж ирсэн те. Тэгээд охин маань жоохон байсан. Тэгээд хадам ээж аа хоёр нэгэн хол байдаг учраас харах хөрөөсөө хүм өөрөө л харахгүй болоод өөрөө л хар. Тэгээд тэгтээ яг хуу манай охин төрөнгүүтээ нэг сартай байхад би очиж нөгөө нэг ямар ч байсан өөрөөхөө нөгөө нэг магистратурт ямар ч суралцж тухай үед тэгээд шалгалтуудаа өгчээсэн жирэмсэн байх үедээжсэн шалгалтаа дуулж муулжсэн болдог байсан. Нэг асуулт байна. Сая ингээд далайн эргээр явж байхад хүмүүс ингээд чамайг таньж ийн л та тий. Европод Аз хүн хүлээн зөвшөөрөгдөх миний бодлоо шүү дээ. Одоо Италичууд байна, Англичууд байна, Францууд байна. Угаасаа олон жил дамжаад ирсэн юм одоо бусдыг үнэлэмжийн өндөр хүмүүс шүү дээ эдгээр чинь. Тэгээ ер нь жаахан язгуурлаг, тэгээ жаахан эрхэмсэг. Тэгвэл ийм орон зайд сонгодог улгаар Аз хүн хүлээн зөвшөөрөгдөн гэдгийг би тийм амархан биш байх гэж бодоод байл л дээ. Мэдээж өнөөдөр ингээд тодорхой төвшөнд Аяна,
Италид сонгодог урлагаар хүлээн зөвшөөрөгдсөн байна гэдг нь биднэрт ингээд маш гоё санагдаж байгаа байхгүй юу? Яг үндэ би нааш ирэхээс өмнө Аяна гэдэг нэрийг тийм сайн сонсоогүй байсан байхгүй юу? Тэгэл одоо ингээд сонсохоор надад ингээд маш гоё бахархал төрж байна. Яаж хүлээн зөвшөөрөгддөг вэ? Ер нь маш их хөдөлмөр үү? Хүмүүс юу анзаардаг гэвэл хамгийн түрүүнд чанартай хэрвээ чанартай хийдэг зүйл нь ингээд өндөр түвшиг хүрсэн чаддаг юм бол энд одоо хүмүүс чамайг хүлээн зөвшөөрнө. Монголын байдалд бол ямар нэгэн өөр хэмжүүрээр тэр нь одоо эсвэл чиний найз юм уу, танил юм уу, тийм талаар хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Жишээлбэл залуухан багтаа тэрийг ингээд мэдэрч авч ирсэн. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Би манай Маргарита Николаевна Григорьева гэсэн багш дээр төгөлдөр хурал дээр 8 жил ерөнхийдөө суралцж байсан. Би ээжтэй зориулж энэ вальсыг тоглоё гэж аяг бодож байсан. Яг үнийг хэлэх юм бол. Тэгэнгүүтээ би тэгээд эцээст энэ вальсыг ээжтэй тоглож чадаагүй байхгүй. Waltz Triste гэдэг айгүй нэртэй бүтээл байдаг. Төгөлдөр хуурын Sibelius-ийн Норвегийн одоо тийм хөгжмийн зохиолын гунигтай вальс гэсэн. Тэгэхдээ маш тийм гоё зүйл байдаг байсгээд тоглож чадаагүй. За одоо энэ төгөлдөр хуур болохоор одоо миний ойлгож байгаагаар л хамгийн бас хүндтэй зүйлсүүдийн нэг гэж ойлгосон. Одоо яг энэ нотыг бэлгэлсэн багш нь бас бэлгэлсэн гэж ойлгож байна. Өөр багш. Энэ манай нөгөө Итали дуурийн төгөлдөр энэ хүүгийнх нь нөгөө ганц хүүгийн нас орсон бас тэг ганц хүүгийнх нь Багдад тоглодог төгөлдөр хуур байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд хүүн байхгүй болоод ирэнгүүтээ тэгээд бас ямар ч гэсэн надтай хичээлдэг дуртай байдаг байсан те. Тэгээд надад төгөлдөр хуураа чамд дурсгал одоо өөр гэртээ 3-4 төгөлдөр хууртай. Тэгэхээр чин ишөө нэг төгөлдөр хуур хэрвээ чамд ингээд бид дурсмаар байна. Тэгээд хэрвээ сонирхол аваа гэж надад хэлчихсэн. Би энэ хүүгэн суудсан шүү. За одоохон энэ педал нь эвдэрсэн. Тэрэндээ унгаагаад ингээд за энэ за юм. Одоо бол ингээд ямар ч байсан одоо өөрийнхөө төвшөнд ингээд зорилго руугаа явж чинь тийм маш их хөдөлмөр, маш их төвчээр, маш их юмыг давд туулж тийм бас ирээдүйн зорилго чи юу вэ? Одоо бол чи залуу шүү дээ тий? Цаашаа цаашх ирээдүйн зорилго. Миний хамгийн хүсэж байгаа зүйл бол ерөнхийдөө би тодорхой хэмжээнд одоо Ромд одоо ер нь манай энэ Италийн урлагийн энэ тойл бас нэр хүндтэй явж байгаа гэх юм уу да. Тэрийг намайг хүлээн зөвшөөрж байгаа. Тэгээд зүгээр л хүмүүс ч биш юм. Энэ бол маш дээд зэргийн том одоо төвшний одоо агуу уран бүтээлчж байгаа. Тэд нартай хамтарч ажиллаад айгүй том гой прожект угаасаа оролцосоор ирсэн. Тэгээд яванда энэ бүх зүйлүүдийг одоо дотроо ингээд нийлүүлж агуулад гэх юм уу да. Би өөрөө нийгэмлэгээ яагаад би болгож болохгүй гэж бодсон. Ер нь бол өөрийн нийгэмлэгтэй өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэгээд хамгийн гол нь энэ маэстро Паоло Монтарсологийн одоо багш маань ерөнхийдөө одоо нэг ганц хүүтэй байсан. Тэр нь ингээд нэг хор тавдраар ерөнхийдөө маш нэлээ эрт яг миний байхгүй би тэр хүүтэй хагас жид ингээд бас хамтарч ажиллаад концертмейстер багшаар ингээд сураад тэгээд нас барсан байхгүй. Өөрөө туршлагаа дамжуулах хүн байхгүй. Тэгээд чи бол чадна гэд намайг ингээд яажсан тийм. Тэгээд чи одоо ингээрэ тэгээрэ гэл тэгэл одоохиндээ багшийнхаа ингээд ерөнхийдөө зүйлснөөрөө чи өөрөө юм ингээд би болгоч чамд сайн илүү нөлөөлнө гэж бодож байна гэж хэлжсэн. Тэгээд одоо нэлээд олон жилийн дараа тэгээд одоо ер нь бол 2019 онд өөрөө бөөн баримт бичгүүдээ хөөцөж буун тамга даруулж чад тэрэндээ бас бөөн
стресстэж яваад ямар ч гэсэн тэр тамуудад давруулаад тэгээд одоо өөрийнхөө нийгэмдэгтэй болсон. А тэрийгээ одоо ерөнхийдөө цаашдаа одоо манай хайдуу багшийн, манай өвөөгийн, манай ээжийн гээд Монтарсоло багшийн нэрмжид ямар нэг одоо тэдний одоо заалсан өгсөн одоо манай Григорио багшч бас байгаа. Тэдний одоо надад өвлж үлдээсэн тэр мэдлэгийг цаашдаа ингээд оюутан өөр хүмүүст дамжуулах гэсэн маш том үүрэгтэй гэж бодож байна ерөнхийдөө. Тэгээд ерөнхийдөө одоо би одоо олон биш. Гэхдээ ямар ч гэсэн өөрийнхөө шавнартай. Тэгээд эдгээр шавнарт маш мундаг ингээд тодорхой үр дүн гаргаад явж байгаа. А тэгээд өөрийн гэсэн явандаа бүр тийм том академи миний мөрөдөл өөрийн гэсэн энэ Ромд хөгжмийн академи, дуурийн дууны академи, дуурийн дуу тийм фаундейшнтэй болмоор байна. Залуу дуучдад ерөнхийдөө ямар их хүндрэлтэй, ямар хэцүү гэдэг юм даван туулж те доромжтуулна. Энд тариф нь ганц хичээл нэг цагийн хичээл ер нь одоо 100 евро байдаг. А би бол тэгэж заадаггүй. Яг бол хэрвээ манай багш надад заавалжгүй тийм ангир үнэтэйгээр дараад намайг ойлгоод үнийг бас тодорхой хэмжээнд буулгаж өгсөн ч юм уу тэгээд тэгэж дэмжээд өгсөн тийм хүн байгаа бол ийм агуу хүн байгаа тул би ягаад өөр хүмүүст дэмжээд үнийг буулгаж хичээж болохгүй юм те тэгэж бид ямар ч гэсэн хичээлээ хамаагүй бага үнээр ингээд тохироод дандаа боломж чиний боломж юу вэ? Би бүс тэр чигээрээ үнгүй бас зайж болохгүй тийм ээ. Яг би бүхэл миний 20 жилийн туршлагаа та нарт өгж байгаа учраас би бас хэтэрхий хямд ингээд бас спич чадахгүй энэ бас буруу. А тэгтээ явандаа бол хэрвээ спонсорууд байх юм бол бизнесмэнүүд дэмждэг хүмүүс байгаа бол энд айгүй мундаг залуу авиаснууд байгаа. А үүнд Монголын дуучид одоо бидний агаар гэж яриадсан тийм бидний агаар бол бидний хоолойд нөлөөж байгаа бидний хоолой нь бол үнэхээр том хоолойнууд байгаа. Гэт гайхамшигтай дуучид залуу бүрдийн одоо жишээ нэг залуу бас хоолойд яваа алтан гой гэдэг залуу тэрийг сонсонгуудаа энэ бол агуу дуучин болох бүх боломж байгаа. Одоо миний шай байгаа одоо мөнх цэцэг гэдэг охин байгаа. Одоо Германы Фрайберг театрт ямар ч гэсэн ажилладаг тийм нэлээд олон жил болсон германд хүмүүс байгаа шүү. Тэгээд бас л өөр гэсэн том түүхтэй. А тэгтээ бид нар бол бас юу хийх хэрэгтэй вэ? Цаашдаа Монголын бүтээгдэхүүнүүдээ агуу дэлхийн дахь зээлд гаргахад энэ зөвхөн Орос хятадууд байнга бага үнээр борлуулаад тэгж байх ерөөсөө боломжгүй. Монголын дуучид одоо дэлхийн үнцэг болгонд дуулах боломжтой байх тийм нөхцөл байгаа бөгөөд тэр нөхцөлийг бий болгоё. А үүнд одоо яаж тэрийг болох вэ? Гадаад харилцаа тэрийг яаж тогтоох вэ? Олон улсын давцанд гарах сонирхолтой дуучин бол хэлтэй байх ёстой. Нэг ч хэлтэй биш. Олон хэлтэй байх ёстой. А тэгээд олон хэлээр дуулах юм бол акцент ямар ч аялахгүй дуулах ёстой. Тэр гів гэдг юу гарч ирэх юм бол хичнээн гой хоолойтой шууд тусах юм. Ер нь одоо монголчууд бид нар чадах юм чадна. Тэгтээ тэрийг анхаарах хэрэгтэй. Тодорхой хэмжээний улс төрийн бодлого бас явж явах ёстой. Ухаанда соёлын яам байгуулсан юм чинь одоо соёлын бодлого дээр залуучуудыг ингээд айл болох дэлхийн түвшинд хөгжүүлэхийн тулд энд байгаа боломжуудыг жишээлбэл аяна одоо өнөөдрийн бий болгосон туршлагыг монгол хүн өөрөө сэтгэлээсээ монгол хүнд зааж өгье гэж яхад энэ боломжийг ашиглах ч гэдэг юм уу ийм бүр том бодлого байх хэрэгтэй юм байна гэж саналаа тий. Ромд яхаар энэ урлагаараа ийм гайхамшигтай ингээд барилгууд ингээд бүх юм ингээд цэцгэлээд ирсэн байгаа шүү дээ. Ингээд сүүл дараа нь Ренессанс, Барокко гэдэг ингээд цаашдаа бүр Микеланжело, Леонардо да Винчи гэдэг орж ирж ирсэн. Анх Ромд одоо меценатизм гэсэн одоо ойлголт гарч ирсэн. Меценате гэдэг нь бол өөрөөр хэлбэл маш баян хүмүүс урлагийг дэмжиж хөрөнгө оруулдаг байсан. Тэгээд ер нь бол цаашдаа би одоо манай байгууллагын New Opera Dimensions гэсэн байгууллагын New Opera Dimensions can you hear that? New Opera Dimensions өөрөөр хэлбэл шинэ дуурийн шинэ одоо хэмжүүр хиймд одоо орон зай. Окей. Тэгээд тийнд бол зөвхөн улс төр зөвхөн засгийн газар биш.
хувь хүн хэрвээ баян хүн болоод урлагт ямар ч хэлсэн дэмжиж тэнцээ өөрийнхөө нэр хүндээ олох нь маш чухал шүү. Тийм учраас Монголд ч гэсэн меценатизм гэдэг үгийг одоо зөвхөн улс төрлөө зөвхөн нэгэнтээ бид нар жоохон тийм хөгжлийн одоо санхүүгийн хөгжлийн жоохон дандаа хүндрэлтэй явдаг тийм орн байгаа учраас хувь хүмүүс ч гэсэн одоо үүнд оролцсон уу гэсэн тийм өөр яг юм да тийм. Тэгээд энэ манай Паоло Монтарсоло багш Монтарсоло багштай авахулсан зураг ингээд нөгөө алдартай багштай тий. Та нөгөө ярьжсэн хэр баргийн үнэтэй зургаа даруулдаг. Ерөөсөө ганц ч ерөөсөө оюутантай шавтай хинтэй шигзүүд тий. Аяна ихтэй маань даруулсан тий. Тэгээ энэ бол одоо асар их хүндэл гэж хийж болно, дурсгал гэж хийж болно тий. Гэтэ би тэрэн дээр талаар ерөөсөө мэддэггүй байсан. Яагаад ахуулдаггүй, тэрээс ахуулдаггүй тэгсэн чинь дараад нь ерөнхийдөө надад хэлсэн би ерөөсөө зураг ахуулдаг шүү дээ гэж хэлсэн тийм. Италид бол урлагийн хувьд, соёлын хувьд айгуу тийм маш том бүр дэлхийд одоо нөлөөсөн өөрчлөлт гаргасан тийм улс байгаа. Урлагийн замаар ерөнхийдөө нийгмийн сэтгэлгээ өөрчлөгддөг. Нийгмийн сэтгэлгээ өөрчлөнгүүтээ амьдралын одоо стандартууд дээшлдэг. Театр бол сүм ариун газар шиг тэгсэн мөтөө дуурийн театр бол одоо бидний Facebook шиг байдаг байсан тухайд. Окей. Дуурь дээр очиод бүгд нийгмийн дээд давхрууд ч юм уу одоо ямар ч тэгэд яванда Наполигаас эхлээд одоо дундад одоо амьдралтай хүмүүс ч гэсэн зүгээр л орж ингээд байдаг. Тэнд өөрийгөө харуулад мэдрүүлээд тэнд контракт ингээд гэрээ байвал тийм театр тийм ерөн Facebook social газар байсан л та тухайд. Кино гарч ирэнгүүтээ дуурийн урлаг ерөнхийдөө дэлхийд жоохон ингээд буугаад ирсэн. Яагаад гэвэл одоо social гэх юм бол кино дүрсэн юм а дагаж сонирхол нь жоохон өөрчлөгдсөн гэнэ. Тэгээд бас манай өвөд тийм учраас 1950-аад 60-аад онуудад ч тийм энэ кино урлагаар нөгөө дуурийн урлагаа ингээд киногоор дамжуулаад биднээс харуулахгүй болвол болохгүй юм байна гэдгийг ингэж ойлгоод манай айлгуу кино гаргаж ирсэн жишээлбэл тий. Тэгээд аливаа баримтат кино хийхдээ бас тэнцээ заавалжгүй дуурьтай юм балеттай симфониар хөгжимчтэй юмнуудыг ингээд гаргаж заавалжгүй төлөвлөдөг байсан. Кино бол кино. Видео бол видео. Соён гээрүүлэх зүйл бол эсвэл ном уран зохиол, эсвэл уран зураг, эсвэл ерөнхийдөө дуурийн сонгодог хөгжим байгаа таахгүй юу? Ер нь тий. Үүнд бол хүн болгон цагаа олоод өөргөө бихийн нэр хүндтэй хүн өөргөө тооцож байгаа бол урлагийг заавжгүй сонирхож тэгээд тэр бол ямар хичнээн гүн мөнгөд хичнээн агуу одоо тийм одоо ертөнцийг агуултыг тэрийг мэдрэж эхлэнгүүтээ амьдрал өөрчлөлт юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines. Онлайн такси үйлчилгээ UBCab. Яг одоо бид хоёр аяна их чахан гэрт ирсэн байна. Тэгээ яагаад бид хоёрын зогсож байгаа вэ гэхээр энэ нөгөө бусад дугаарууд дээр маань байдгүй хэсэг. Тэгээ энэ дугаар дээр айгүй онцгой ингээд байгаа. Тэр нь аяна ихч маань биднэрт өөрийн биеэр оройн зог бэлтэж өгье гэд өрөөд гисэн. Бүгдээрээ Италиг пиццагаар нь мэднэ, пастагаар нь мэднэ. Гэхдээ тэрнээс бол илүү бүр гүн гүнзгий нарийн бараг шинжлэх ухаан шиг байгаа гэдэг. Айгүй сонирхол татчихжээ. Маш их баярлалаа. Ингээд бид нар түрүү өглөө гэдэг мэдээ гадуур явсан. Тэгээд ерөнхийдөө ямар нэгэн одоо альва орон очиж ингээд үцхээр хүмүүс заавалжгүй хоолны юмд айгүй сонирхдаг. Тэгээд одоо Италийн хоолны одоо үнэхээр шиний хэлснээр үнэхээр шинжлэх ухаан гэж хэлж болно. Бас тодорхой нэг жижигхэн тийм зарим хуйлууд байдаг. Хоол идэхээс өмнө одоо гол хоол 1-р 2-р хоол идэхээс өмнө ерөнхийдөө ихэнх тохиолдолд ямар нэгэн тийм одоо антипасто гэж нэрлэдэг. Тэр нь бол бид нар мэддгээр закус одоо 100 ширхүү тийм юмнууд байдаг. Ер нь одоо бүх юмаа дандаа манай нөхрийн эсвэл манай хадам ээжийн одоо юу яасан зааж өгснараа тийм ингээд Итали юм бол ингээд сурж авсан. Ер нь бол
Яг ээж ерөөсөө италичууд муу хоол хийдэг италичууд бараг байдаг ч хэлж мэдгүй тийм. За тэгээд ирснээс хойш хэдэн жилийн дараа хоол хийж сурсан бэ? Эхний жил одоо манай нөхөртэй ингээд танилцаад эхний жил ерөнхийдөө хамт ингээд тоол хийдэг байсан. Тэгээд надад бүгднийг ингээд нэг нэгээр нь таарад тэгээд дараад надад үүргийг хүлээл гэсэн. Одоо би хийдэг тий. Энэ бол эхний закуск сонгодог хослол гэх юм да хоёр бүтээгдэхүүний хослол. Энэ бол давслаг энэ жоохон баг зэрэг тийм одоо чихэрлэг гэх юм да. Окей. Италийн хоолны соёл жишээ нь бас жуулчдыг татж байгаа айгүй том хувь нөлөөтэй гэж хэлж болох уу ер нь? Үнэхээр ингээд дэлхийд ингээд яаж бүтээгдэхүүнтэй хамтарч хослуулаад үүнд олон юм оруулахгүйгээр тий ерөнхийдөө олон юм оруулахгүйгээр ингээд яаж бүгдийг нь хийх үү гэдгийг тэрийг айгүй сайн гаргаснараа цөөн орцоор тий одоо гоё тий ерөнхийдөө Франц италичууд ерөнхийдөө баг шилдэгүүд нь болоод явчихж байгаа л та тий. Энэ бол маш нэртэй бүгдээрээ мэддэг моцарелла гэж энэ бол жинхэнэ Итали продукт гэдгээр Италийн бүтээгдэхүүн энийг ингээд бэлтгэсэн байгаа. Энэ бол энэ базилико гэсэн одоо тийм ургамал байдаг. Амтны хувьд бол энэ гурван хослдог. Нэмэх нь ингээд olive oil. Энэ тас бол манай гэрийн бүтээгдэхүүн. Энэ бол ээж аав нь өөрийнхөө тийм одоо olive мэдээ олон юутай моттой. Тэгээд ямар ч гэсэн намар олгон ингээд түүгээд тэгээд тэрийгэ хүйтнэр ингээд зүгээр дарж тэрийг бол extra virgin olive oil гэж хүмүүс бүгдээрээ сайн мэддэг. Энэ бол манай гэрийн бас помидор. Бүжигтэр би түүж авсан. Одоо Монголд бол помидор тарихын тулд хүлэмжинд тарих шаардлагатай болж байгаа шүү дээ тий. Одоо уур амьсгал нь тэгэхээр бид нар түрүүн орж ирэхэд нөгөө үүдний хэсэгт ингээд усан үзм ургаж ийсэн тий. Тэгээд талбайд нь ингээд улаан лойл ургаж ийн тий. Италид цаг агааргаас гадна газар шороо одоо тэр ингээд тэр хөрсөн тий баялаг гэж хэлж болно. Зүгээр ингээд баг мод ингээд шир ингээд хийчээд ургацдаг гэмээр тий. Үрийн ингээд үрийн үргэхгүй зүгээр ингээд нэг одоо модны ингээд таслаад ингээд юу ячаад тэгээд ургачихна. Баг шахуу тийм газартай байхгүй. Тэгэхээр италичуудын ерөнхийдөө гол зүйл нь одоо байгалийн баялаг гэсэн зүйл баг байхгүй. Гэх юм одоо бид нар ч одоо тодорхой хэмжээний газар дор баялагтай тий айгу олон төрлийн юмтай байдаг боловч Итали одоо тийм юм ерөөсөө байхгүй. Ганц одоо байгаа баялаг бол ерөнхийдөө өөрсдөө эдгээр ургуулж хийж газар тариалан амьтанд тижээх гэсэн тийм байгаа. Өөрөөр хэлбэл газрын ажил гэсэн үг шүү дээ тий. Тийм ажлаа оюун ухаантай холбоод тэгээд эцэст ингээд тийм тодорхой хэмжээнд ингээд үр дүн гарч байгаа. Энэ бол жишээл wine. Тэнгүүтээ өөртөө энэ Италих шүү гэдгийг ингэж одоо юу гэх юм эзэмжүүлээд те ингээд ингэн гэдэг чинь бас юу штэ те дэлхийн хаанч ийм юмнуудыг ингээд дээр нь тавиад идэж болно. Ер нь Италийн копирайт болчихж байгаа. Зохиогч ирж байгаа. Тэгээ энэ өөрөө эргээд эдийн засгийн айгүй том хөдөлгөч хүч болчихж байгаа байхгүй юу? Бүхэлдээ энэ хүмүүс ингээд Италид орж ирээд энэ тэгээд моцарелла одоо жишээлбэл өхрийн сүүгээр хийсэн моцарелла бас шүү нэг буффало гэж нэг амтан байдаг шээ тэрний сүүгээр хийсэн одоо тодорхой юм тийм моцарелла гардаг. Тэгэд би хаяа боддог хэрвээ явжгаад Монголд ч айгүй олон тийм одоо сүүн бүтээгтнүүд байдаг. Тэгэд бид нар ч гэсэн өөр ингэсэн тодорхой тийм зөвхөн Монголдо байдаг бүтээгтүүнийг гаргаад тэрийгэ дэлхийд гаргахчууд их сайн байна. Миний хараад дэлхийн хамгийн гоё амттай гайхамшигтай бүр хаанч байдаггүй тийм тарган тийм бүтээгхэн болоод зөвхөн манай Монголд байдаг бид тэгж боддог. Тэрийгэ харин ингээд ийшээ зөөхтэй хэрхэн зөв зөөж явж байгаа тэрийгэ яаж хийх тэрийг уул нь боловсрож гаргах юм бол энэ байдаг йогуртын ингээд амттай л та гэхдээ би ерөөсөө Монголын йогуртоос ерөөсөө тэрнээс илүү гоё амт тийм чанартай юм ерөөсөө амтч үзээ гэж боддог. Тэгээд би шүн тэрийг зүүддэг гэж боддоо. Монгол тараг тэгээд энэ Greek yogurt гэж байдаг. Тэгсэн мэт йогурт бол хүн болгон энэ Монгол гаралтай, Монголоос гаралтай уйгур гэсэн үгнээсээ гаралтай тийм бүтээгдэхүүн байгаа шүү гэдгийг мэдэх хэрэг нь айгуу чухал гэж бодож байна. Окей.
Энэ ингээл гадаанаа шууд ингээл урахчтай тий. Энэ хэд хоноо төдий? Өдөр болгоно баг. Өдөр болгоно тэгээд ингээд бөө юм цуглуулад орж идэв штэ гэртээ. Одоо энэ ингээд айгу том помидор байна. Руккола гэсэн нэртэй ерөөхдөө дундад тингс одоо далайн Энэ үү? тий. Хүмүүс хэрэгэлдэг. Тэгээд одоо бид нарын хийх гэж азуу шууд ингээл энэ айгу их чухал болоод байна. Тэгээд инхэд дэлгүүрд энийг зардаг л та. Гэхдээ дэлгүүрд бол айгу тийм одоо хиймлэр ургасан. Их хэмжээгээр одоо тарьсан. Тэгээд айгу тийм амт жоохон муутай байдаг. Энэ бол жоохон тийм баг зэрэг хурцдаг гэх юм уу тийм урмал байгаа. За миний мөрөөдлийн л амьдрал штэ ингээд хашаанаасаа юм зулгаагаад орч галтааганда тий. Шив шинээр нь идэх. Одоо ер нь та Монгол хоол хийж өгдөг үү? Нөхөр охин хоёртаа Хийж өгдөг тийм. Энэ цойван хийж өгдөг. Мэдээж одоо тэгээд бууз бол сонгодог л одоо тэр одоо найз нөхөд бүгдээрээ хизээ бууз хийх үү надаа гэж асуудаг ч юм уу тэгээд банш хийдэг жишээд бол манай охинд ялангуяа маш их таалагддаг тийм. Маш их үнэхээр гоё тийм одоо завшаан таал болсон ингээд одоо мөрөөдөл гэх юм да би монгол хүмүүстэй хамтарч ажиллана гэж баян мөрөөддөг байсан. Ингээд мартагдчихгүй тийм гоё акшн болоод хувирж байна. Миний хувьд бол тийм тэгээд манай нөхөр ч гэсэн манай охин одоо бид нарт бүгдээрээ та нарыг маш их хүлээсэн. Ингээд гинт орж ирсний бодно тэндээ бас бүгдээрээ сэтгэл хөдлөсөн. Тэгээд одоо гоё за салюте бүх юмны одоо сайхны төлөө ингээд бүгдээрээ сайхан ингээд уулзсан да. Тэгээд дараа ч гэсэн уулзна гэж би мэдж байна. Одоо бидний хоолны ширээн дээр болохоор мэдээж манай энэ удаагийн дугаарын хүндтэй зочин Аянагч маань тэгээд нэмхэн нөгөө яг энэ хэсэгтээ би яагаад нөгөө дуртай гэдэг вэ гэхээр илүү бас нөгөө зочид маань нэмэгдээд ингээд ороод ирдэг. Тэгээ ингээд одоо нэвтрүүлгийн турш таны тухай ингээд ярьжсэн бол мэдээж одоо нөхөр болон охин хоёр ингээд дурддагдчихж байгаа шүү дээ. Тэгээд үзэгчид нөгөө нэг ер нь бол ингээд сонирхож байгаа те ямар хүмүүс эд юм болоо гэд ингээд ярианд олон дахин гарч байгаа учраас тэгээд яг орой хоолны хэсэгт ингээд хамтдаа суух боломж олгодог. Манай нөхрийг одоо танилцуулбал Марко Дезидери тийм Марко гэдэг манай Монголд хэд очиж үзсэн. Манай эмээ өвөөтэй бүгдээр нь танилцаад ингээд бид хоёр ямар ч Монголд маш их хайртай, маш их таалагдсан те. Тэгээд одоо бид хоёр ерөнхийдөө одоо 19 жил болж ингээд гэлээд 19 жил болж байна. Тэгээд энэ хэдэн жилүүд бас боо юм даван тууж олон юм дээр хэцүү зүйл одоо ингээд хамтдаа ингээд ажилч ч юм уу гэдэг ямар ч гэсэн явсаар л байна гэдгээрээ тэгээд охинтой болонгуудаа бас л амьдрал тэр чигээр өөрчлөлт юм байна. Тэгээд одоо охиныхаа төлөө ялангуяа мэрэгжлийн төлөө гэдэг одоо тэгээд бид нэр ажилласаар байгаа. Сэтгэл хангалуун л явж байна гэхүү те. Гэхдээ бас бид хоёрын танилцсан түүх бас гайхамшигтэй гэх юм уу та бид хоёроо жишээлбэл анх танилцтаа энэ бол би бас 26 настай байсан. Ерөнхийдөө 27 настай. 27 дөнгөж ингээд хүрчээд төрс өдрийн дараа 2 өдөр ингээд миний тэр жилийн төрс өдөр ганцаархнаа энд орж ирээд маш онцгүй бол би зүгээр л гэртээ ганцаараа уйдаад гэрээ санаад уйлаад тэгээд өнгөрсөн гэх юм уу да. Тэгээд надтай хамт амьдарч байсан одоо нэг эмэгтэйтэй би байр ингээд хуваалцж хүлсч амьдарч байсан. Тэр эмэгтэй одоо ерөнхийдөө Орос эмэгтэй байсан. Бас тэгтээ бас нийтээ 40 гарсан эмэгтэй байсан. Тэгээд намайг харангуудаа чи ерөөсөө ингээд хичээл сураад хичээл ингэж юм хийдэг юм байна. Тэгээд ерөөсөө нэг өдөр ингээс гэрээсээ гар гэд над руу уцаад би чамайг доор хүлээж өгнө гэсэн. Доор хүлээж өгөнгөтэй би юуж бэлдээгүй зүгээр байснараа чи одоо чамд 10 минут байна.
би чамайг одоо бассейн авчиж ингээд юу яа жоохон амруулъя гэж аахгүй. Чи сая төрс өдөр айгүй онцгүй надад айгүй хэцүү байсан. Чамайг харахад хэцүү байсан гэдэг. Тэгээд би таар нэг тэр нэг бассейнтэй газар очсон. Тэгэнгүүтээ би сийд чаддаггүй. Тийм бассейн намайг бараг хүчээр одоо тэр эмэгтэй чирээд гэх юм уу да тэгээд сэлж чаддаггүй дээр чамайг тэр айгүй тийм хөөрхөн айгүй тийм гоёмсог залуу хараал ах юм гэдэг. Би ерөөсөө харахгүй ямар ч гэсэн хараа муутай тэгээд хаана гэж тэнцээ байна тэр байна гэдэг. Би тийшээ харангууд бити хараач. Тиймэрхүү байдлаа тэнгүүтээ за яг би тэгээд тэртээ харахгүй юм чинь тэгээд хийн юм мэдхгүй тэгээд тэгсэн чинь намайг бүр хүчээр тэр эмэгтэй ингээд усанд ингээд баг ингээд юу яа оруулаад за одоо сил гэж яа чи ерөөсөө силсэн энэ ерөөсөө нэг тийм гүн биш шүү. За зүгээр жоохон ингээд гараа хөдлөж гайгүй гэж хэлэнгүүтээ би тэрэндээ итгээд тэгэнгүүтээ нөгөө нэг жоохон баг жив шахаад тэгсэн чинь намайг авардаг хүн гарч иж байгаа. Sto raccontando come siamo incontrati che mai salvato nell'acqua тэгээд тухайд нэг нүндээ нээсэн чинь нэг ингээд юун дээр гаргаад тавьсан хүн байгаад байхгүй. Тэгээд тэр болоогоо бас нөгөө нэг одоо өнөөдөр бас гайгүй амар халуун байсан үү. Тэгээд халуун өдөр гівгэнтэй хүүтэн ингээд усанд ингээд ороод ирэхээр нөгөө шүрмэс татчихдсан байна. Тэгээд хүлний шүрмэс мөрмөс татаад ерөөсөө тэгээд ёо моо ингэсэн суучсан юм ихтэй одоо тэгээд аварсан залуу юм байгаад байгаа. Dico che mi ha fatto crampo alla gamba. Diciamo salvata тэгээд би тэр үед чинь тэр чигээрээ байснараа гараад явсан. Тэгээд ерөөсөө юун тэр гоёх моих тиймэрсээ тэгээд залуухнаар чам шиг юм залуухан охин байсан учраас тэгээд дараад нь би асууад надад би тэр үед чинь ерөөсөө тийм өөр гойсон ч юм байхгүй. Тэгээд байдгаар ороод гэсэн чинь үгүй өстой гоё харагдаж өстой гоё байсан гэд тэгэж ярьж байгаа байхгүй. Тэгээд ер нь одоо хэрвээ чамайг хайрладаг хүн гэдэг олоод ирэхээр чамд тийм хитрхи гоё хитрхи нэрээсээ хэрэггүй юм байна л би ойлгож авсан. Үүнийг ойлгосон хүн болоод манай нөхөр байгаа. Тэгээд ерөөсөө ямар ч байсан хэрвээ чамд хайртай тэр болоод тэр гадна байд тэр үед нь ямар байсан нэрээсээ тэр хамаагүй бэндөө гэдгийг ойлгосон. Тантай өглөөнөөс хойш ингээд хамт байх хугацаанд бол юу мэдрэгцэн гэхээр зүгээр асар их бахархал мэдрэгцэн. Итали өөрөө энэ сонгодог урлагийн үлгийн ингээд те Европ энд ингээ монгол хүн маань ирээд хүлээн зөвшөөрөгдөөд за тэр мундаг тэр багшийн те сүүлчийн шавь нь болоод хүндэтгэлийн хүлээгээд ерөөс алхам тутамдаа бахархаж байна. За энэ 20 жилийн хугацаанд таны одоо юу туулсан гэдгийг зөвхөн энэ нэвтрүүлгийн одоо хэдхэн минутанд бид тэр бүтэн харуулж чадахгүй ч гэсэн багхан сагхан түүхээс нь ингээд хуваалцж байгаа да бүр ингээд одоо минут тутам бахархаа суугаад байгаа байхгүй тий. За тэгээд энэ улсын түүхийг бас ингээд философиг бүр цаад агуулгыг ингэж их ойлгож тэгээд тэрийгээ ингэж биднэрт тайлбарлаж өгч байгаа дээр би бас их алмаарсан яг үнэндээ. Тэгээд дээрэс нь тэрийгээ дандаа нөгөө Монголд бас ингэчүүл гэдэг санааг хамтд нь авч явж байгааг бас их одоо бахархаж явлаа. Тэгээд нөгөө нөхрийн тань хилдгээр Монголд бас ирээд уран бүтээлээ тэр толилуулах ажлыг бас илүү хийгээсэй гэдгийг л бас хүсэж суулаа. Тэгээ бид нэр өөрсдөө монгол хүнээ энэ Италид ингэж амжилттай явж байгаа монгол хүнээ тайзан дээрээс харах хэрэгтэй байна. Тэгжээж өөрсдөө нөгөө мэдрэх хэрэгтэй байна тий. Тэгэхээр тиймэрхүү зүйлсийг бол мэдрүүлсэн маш их баярлалаа. Бага наснаас их мундаг хүмүүсийн дэргэд өсч тэр ахуй чинь өөрөө таныг бүр ингээ хуу заяарууч хөтөлж өгсөн тэр түүхийг сонслоо. Тэр үнэхээр маш их бахархалтай байлаа. Бид нар ингээд өөрсдөө олж чаддаггүй зөндөө олон хүмүүс цаг хугацаа гэлээч. Гэтэл ингээд өвөгийн чинь нөлөө те хин ээжийн чинь нөлөө энэ бүхэн болвол сонгодог урлаг руу хөтөлсөн тэр түүх надад маш гайхалтай байлаа. Олон хүнтэй ярилцж байхад би анзаараагүй нэг содон зүйлийг та ярьлаа. Өөрөөр хэлбэл аль оронд амьдарч байгаа. Тэр орныхаа агаараар амьсгалж байгаа учраас тэр нь өөрөө уурэг тархиар дамжаад чамд нөлөөлж байдаг юм аа. Монголчууд яагаад ийм хурдан дасан зохицтой байдгийм бэ гэхээр хариуг нь та хэлж өгсөн. Өөрөөр хэлбэл хатуу ширүүн уур амьсгалд өсөж байгаа тэр монголчууд чинь
одоо арьсаараа бүх юмараа энийг мэдэрдэг. Тийм учраас илүү одоо хүчирхэг байх магадлалтай гэдэг санаа маш гайхалтай байлаа. Манай анугийн хэлдгээр Итали бол сонгодог урлагийн их ор. Монгол битгий хэл Аз хүн ирээд өөрийнхөө орон зайг эзлэх тийм амар биш. Тэгэхээр тэр хатуу ширэн уур амьсгал донд бий болсон хүчирхэг хоолой, хүчирхэг чанар тань энд авчирчээ. Амьдралын философч нь үнэхээр гайхалтай байлаа. Би ингээл одоо хүн од болохын хүслэн байхад суур угсаагаараа өөрийгөө авч явах ёстой болохоос төрхөн зуурын нэр төр гэдэг үл хэврэг юм аа гэдгийг та бас бидэнд хэлж өглөө. Үнэхээр гайхалтай байна. Би бол маш их баяртай байна. Дэлхийн бүх орнд өнцөг болон бүрт Монгол хүн дуулж игээ гэдэг хүсэл мөрөөдөлтэй. Тэгэхээр гайхалтай байлаа. Мэдээж энэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд бид нар ч бас өөрсдөө чадах зүйлээ хийн. Хамгийн сүүлд нь Италичуудын яг үндсэн мөн чанар бол гэр бүл юм аа гэж. Тэгэхээр Италичуудын гэр бүлийн эрх хэмлэгтэй асуудлаа дотроо шийдэж явах гэдэг бол бас монголчууд бидний сурах ёстой зүйл юм. Энэ юм байна гэж харлаа. Тэгээд танай гэр бүлд маш их баярлалаа. Энэ нэвтрүүлгийг хийсэндээ бид нар маш их азтай байлаа тий. Тэгэхээр энэ гоё мессежүүдийг бас ингээд Монголын залуучууд хүргэж байгаа да. Үнэхээр их баяртай байна. Тэгээд та нарт аз жаргал хүсье. Мөрөөдөл тань бэлэг болтугай гэж ерөө. За өнөөдрийн өдөр үнэхээр гайхамшигтай сайхан өнгөрлөө. Би янз бүрийн нэвтрүүлэг одоо орж исэн. Италич, монголч бай. Тэгээд ер нь гэрт орж ичсэн нэвтрүүлэг гээд тэрийг бол баг гэрт орж ирээд баг бүхэл Монгол орон орж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Яг айгүй олон хүмүүс танд толиулж ингээд үзүүлнэ. Тэгээд тэрэндээ айгуу тийм гайхамшигтай зүйл бол гэж бодож байна. Энэ бол бидний цаашдаа бидний одоо ямар нэгэн ажилд ч юм уу бидний төсөөлж хийх гэж байгаа, бүтээх гэж байгаа зүйл ямар нэгэн нөлөөтэй байх болов гэж бодож байна. Өөрөөр хэлбэл миний сэтгэл хичнээн олон жилийн Италид амьдарч байгаа боловч миний үүссэн газар манай гэр бүл энэ бол миний сэтгэл тэр чигээр байгаа л байдаг. Тэгээд бид нар монголчууд цөөхөлөө байдаг учраас бид нар өөрсдөө юм хийхгүй бол түүхээ хизээж өөрчлөхгүй, дэвшилт гисэж гаргахгүй. Одоо жишээ энд 57 сая, бид нар бол 3 сая хүмүүс байгаа. Тэгэд бид нар өөрсдөө босоод бүх юмаа зохицуулаад хийгээд бий болгоод энэ амьдралаа бүтээгээд тэгээд мэдээж хэрэг одоо бид нар цаашдаа ганц бодох юм зүйл бол дэлхийн одоо зах зээлийн өөрийнхөө бүтээгтнүүдээ маш өндөр түвшинд авч гарах тийм чадвартай улс орн болох ёстой. Тэгээд мэдээж Монголд байгаа монголчууд, гадаад явж байгаа монголчууд хоорондоо холбоо таслах ёсгүй гэж бодож байна. Тэгээд гадаад байгаа монголчууд Монголоо маш их санадаг. Биднээс бас дамжаад бидний талаар бид нартай энд амьдарч ингээд одоо бид нар тодорхой хэмжээд соёлоо ингээд бас ингээд дамжуулж авч байгаа штэ гадны хүмүүстэй. Тэгээд монголчууд ийм байт юм биш үү? Тийм ингээд ойлгож бидний дамжиж Монголын тухай ойлголт бас авч байгаа айгүй олон хүмүүс байгаа. Маш их баярлалаа. Тэгээд тэгэхээр сайхан байлаа.